Nacht war. Ich will, dass du neben mir aufwachst und du sagst, es so laut für Nachbarn. Ja, ich weiß, dass die letzte Zeit zwischen uns immer nur ein Auf und Ab war. But there are also colleagues who are also guarding. За гэрийнхаа ордод хөлбөмбөгийн хэлбээр явж байна. Өнөөдөр тэнд хаймш бэл болж байгаа. Тэгээд шинэхэн хоббит авсан хөлбөмбөг үздэг. Оо. Стой. Оо. Шоккав бол. Энэ сайхан. Нэг шоколад аа. Би өнөөдөр хөлбөмбөг үзээд бөмбөг айгуу нэг юу ихсэн лигуудын тоглолт хэлсэн. Тэгээд яаж өнгөрөө. Тэгээд хаасаагүй хөлбөмбөг явж байгаа. That's би арай наалаа. Арай нэг аванд буугаад идэх чинь. Osnabrückийн жижигхэн болон ирсэн байна. Юу явах вэ? Асланахад дээр визумынхаа төлөв хөрчлөлтөд цаг авсан. Тэгээд тэрийг ашиглах. Тэгээд тэгсэн чинь сая автостай жолооч хойд хаалга онгойлохгүй за юм хоёр хэсэгт автосан цацсахгүй би. Чи хойд хаалга онгойлохгүй тэнийг юм шиг. Тэгээд би хоёр буудал илүү явцсан. Одоо буцаад алхахаас ёо. Бүр автосны хойд хэсэг хүмүүс бүр миний өмнөөс шаа дээр тэгснэ оо дум коф оф гэдэг. Ёо бүр нийтдээ. Зорьсон ажил бүтэмжтэй болсон тул өнөөдөр бүгдээ Osnabrück гээд энэ хотыг жоохон үзье. Нэг 10-11 хүртэл одоо гэсэн цаг болох гэж байна. Тэг би угаасаа өнөөдөр ажил хөө. Тэгээд бацаа. Ямар жоохон явах төлөвлөгөөтэй уулын байсан. Тэгтээ одоо маш ялтайгаар буцаад гэрлүүгээ эхлээд ажил руу орох хэрэгтэй. 5 дахь өдөр манай эмнэлэг дээр манай тасагт миний хариуцдаг өгч нэг золгүй явдал болсон. Тэгээд тэрний хамгийн ихэнд харсан хүн би учраас очиж мэдүүлэг өгөх хэрэгтэй гэд ажлаас дуудаад тэгээд тавтастай суугаа явж байна. За эцэст нь гэртээрсэн байна. Тэгээд тийм ер нь бол за тэгээд миний ингээд 3-5 хойш гэх юм уу гэдэг өдрөөнүүд яаж өрнөсөн тухай юм дамп бичлэг байгаа энэ бол тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай.